төсөлттэй холбоотой зарчмын хэдэн асуулт байна. За энэ төслийн танилцуулга дээр бол маш их туршлагатай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг. Гэтэл иргэд болохоор байгуулагдаад удаагүй компани гэж яриад байгаа. Энэ дээр тодорхой мэдээлэл өгөөч гэж. Хоёрдугаарт одоо энэ имэйлтээс шууд бёр уруудах тэр нэг зам цаагуур яваад байна. Энэ зам хизээ дуусах вэ? Энэ дуусчвал одоо жишээлхэд Баянгөр Үрэн Гарангаас ирж байгаа ачааны машинууд заавал хотоор орж урагшаа гарах тэр Монсын уулзуур дээр төгжрөл үүсгэж байгаа энэ асуудлыг шийдэх боломжтой байна. Энэ дээр ямар ажил хийж байна? Энэ дээр мэдээлэл өгөөч гэж. Гуравт нь одоо энэ Улаанбаатар төмөр зам чинь богдуулын уртлаар төмөр замаа одоо баартагдаж гаргаад байна л гэж энгийн үгээр хэлэх юм бол тэгж ойлгуулад байгаа. Тэгэхээр Улаанбаатар хот дундуур одоо энэ Улаанбаатар төмөр замын богоо явж байгаа трасс сулраад гараад ирж байгаа. Энийг бид нэр ашиглаад хідэн давхар зам гэдэг юм уу? Одоо энэ хурдны зам амаа хийчих болохгүй байсан уу? Ер нь бол тэгтээ нөгөө энэ нийслэлийн удирдлага Нямбатар дарга бас айлын гадаа очиж жагсаал хийн гэдэг чинь та өөрөө хууль зүйн сайд байсан, гишүүн байсан. Энд чинь нөгөө хувь хүнийхээ нууц мууцд халдахгүй юу? Улаанбаатар хотод байгаа сая 700-800 мянган иргэний гэрээ аяг бүрээ магадгүй бүгдээрээ танд байгаа. Бүгдээрийнх нь гадаа очиод жагсаад байвал энэ чинь нөгөө арчилсан нийгэм, арчилсан тогтолцоо чи хаана очих вэ? Энэ дээр бол би таныг бас нэг одоо нэг эр хүний уужим ухаан гэдэг юм уу? Төрийн үнийн ухаан гаргаад нэг уучлалт энэ төр гуйх байх гэж бас харж байгаа. Тэгээ энэ төрийн байгууламжийн хувьд бол нэгдмэл улс шүү гэж одоо ерөнхий сайд бол байнга хэлж байгаа. Улсын хурлын ардчилсан намын бүлэг хуралдаж байгаа танаа хоёр дарга орж ирчээд эмэгтэй гэхээр нь тэгдэг юм уу? Мөг баясгалан гişүү асуулт асуухаар нь даапалаад энийгээ суугадах юм ч одоо юу гэсэн үг юм бэ? Асуулт байгаа бол одоо асуултанд хариулаад хариулж чадахгүй л тэгээд хариулах боломжгүй гэдгийг хэлээ суучихгүй. Эмэгтэй хүний урдаас хоёулаа харчаад нэг цирк дээр алиалагч үзэж байгаа шүү дээ та нар. Төрдөө хүндэтгэлтэй хандаж болдгоо юм. Танай дарга гэсэн төрийн сайд гишүүн байсан шүү дээ. Урдаас нь хоёр шүүгэн хараасуу бол бас эвгүй л баг. Айл талдаа жоохон хүндэтгэлтэй хандахгүй бол нийгмийг улам буруу тийш нь залуурдах гэдэг шүү дээ бид нар хамтарч байгаа. Зөв тийш нь сая нүүрийн төвөг шин бас хэлээд байна. Бид нэр иргэдтэй нээлттэйгээр одоо энэ талбай дээр бид нэг том цагаан асар барьсан байна. Болохгүй туулын хурдны замаар 2-3 өдөр хилцүүл гэж болдгоо юм. Зөв нь буруу нь. Буруу ойлгоод байгаа хүмүүс ийм учраас та нар ингэж буруу ойлгоод байна. Зөв нь нүд гэд. Энд ч одоо ингээд нэг баахан одоо баримтчиг боловсруулагдсан гэдэг. Энийг ингээд сайхан тайлбарлаж өгöd энэ байна. Гээд ажлуудаа явуулахгүйгээр зүгээр ингээд хэрүүл үүсгээл тэгээд тэрнийх нь араас өрөөсөн сошиал хөгжсөн бүгдээр явж орчоод шүү дээ. Жог ажил хэрэг чандмаар байна. Тэгээ би бол нэг 2-3 асуултал асуусан. Асуултын хариултыг авъя. Бусад тайлбар хэрэггүй. За цогтоотор гишүүний асуултанд хариул. Яцэг дараа нэгдүгээр болж даваадлаа. За нэгдүгээр асуултан дээр анх нөгөө нээлттэй тэнцэр зарлахад олон улсынхаа туршлагаараа орж ирж шалгарсан. Тэгээд Монгол улсын одоо хууль тогтоомжид заасны дагуу Монгол улсад сүүлд салбараа нээсэн. Монгол улсад тэгээд салбараа нээж байгаа хэд хэдэн давуу талтай Монгол улсад бүрэн татвараа төлөөд явна. Ийм учраас бол Монголд нэгдсэн салбар нь туршлагагүй харагдаж байгаа. Олон улсынхаа тендерт хууль тогтоомжид заасныхаа дагуу олон улсын байгууллагууд нь шалгарт орж ирсэн. Ийм хариулт. За хоёрдугаар асуултан дээр эмээлтээс бё руу явж байгаа замыг нээлттэй тендер зарласан 4 сарын 20-нд хаана. За 2026 оны 4-р улиралд зорчих хөдөлгөөний нээхэр ийм төлөвлөгөөтэй байж байгаа. Энэ өөрөө баруун аймагуудаас ирж байгаа зорчигч хөдөлгөөнийг Төв аймаг урагшаа нисхийн чиглэл рүү ачааллыг авах мөн Хүннү хотын логистикийн төв олон улсын нисэх рүү бас ачааллыг авах ийм зорилттой гол зам байж байгаа. Энийг бол уялдуулаад төлөвлөө явж байгаа. За 3-р асуултанд Улаанбаатар төмөр замын төв замын тараасыг шилжүүлэх ажил аюул олон хүндрэлтэй. За Хүннү хот руу бол салбар төмөр зам бол Бахангаас орж ирсэн. Ажлын явц одоогоор нэг 95% гүйцэтгэлтэй явж байгаа. За Хүннү хотоосоо эмээлт рүү холбох тараасын ажил бол төлөвлөгдөөд явж байгаа. Улаанбаатар хотоос ажлыйсаа гараад бол ажиллаад миний биеэс ахлаа явж байгаа. За энэ ажил бол энэ оны төгсгөлөөр эхлэх байх гэж бодож байгаа. Гэхдээ үндсэн ажлыг хариуцж байгаа нь зам тээвэр хөгжлийн яам бол хариуцаад үүнээр бол ажиллаж байгаа. За энэ төмөр зам ашиглалтанд орсны дараа Улаанбаатар төмөр замын Улаанбаатар хотын голоор авж байгаа тараасыг ойрын 5 жилд авах боломжгүй. Яг гэвэл Улаанбаатар төмөр замын голоор авж байгаа тараас нь Улаанбаатар өртөө, Улаанбаатар зүгтүүрийн депо, Улаанбаатар богон депо, Улаанбаатар зам машин механизмын арчилгааных гээд Улаанбаатар хотын үндсэн засвар үйлчилгээ зорчигч тэрэг авч явдаг 5-6 том байгууллага байдаг. Эдгээр байгууллагуудыг нүүлж шилжүүлээд Хүннү хотын урагшаа аваачихад бол ойролцоогоор нэг хамгийн багадаа одоо хөрөн мөнгийг шийдвэрлээд хурдан хийлгэхэд нэг 5-7 жилийн хугацаа зарцуулагдана. Эдгээр байгууллагууд нүүрсний дараа Улаанбаатар хотын төвөөр явж байгаа төмөр замын тараасыг шилжүүлэх боломжтой болно гэж бодож байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын ТЭЦ 3, ТЭЦ 2 Амгалангийн дулгаан станц руу
гол нүүрсэн хангамж бол төмөр замын тээврээр ордог. Энэ тээврийн хангамжийг бол одоогийн байдлаар бол автозамаар шийдвэрлэх хотын төвлөө ийм өндөр нүүрсний хэрэглээтэй хоногт ойролцоогоор ТЭЦ-4 Улаанбаатар хотод өвлийн улиралдаа 5 галт хэрэг буюу ойролцоогоор 12 мянган тонн нүүрсийг бол авч татдаг. Эдгээрийг бол ойрын хугацаанд машин тээврээр оруулах боломжгүй учраас тодорхой хэмжээний нүүрсэн станцуудыг төмөр замын тээврээр хангах зорилтоор бол төмөр замууд Улаанбаатар хотын төвлөө орсон хэлбэртэй заавал байх шаардлагатай. Эдгээр хоёр хүндрэлтэй шалтгааны улмаас болоод Улаанбаатар хотын голоор явж байгаа төмөр замыг ойрын хугацаанд ашиглалтнаас гараад автозам тавих боломжгүй. Дээрээс нь хүмүүс сошиал ертөнцид бас давхар автозам төлөвлөж гин гэж л энэ нь өөрөө бас төмөр замын хууль тогтоомж аюулгүй байдгийн талаараа л давхар зам тавих боломжгүй. Төмөр замын Улаанбаатар хотын голоор явж байгаа төмөр зам өөрөө далан дээр гүүрэн байгууллагын явж байгаа. Социализмд барьсан учраас далангийн шаардлага тодорхой хэмжээний бас давхар юм тавих боломжгүй ийм техникийн нөхцөл байдал хүндрэлүүд байдаг. Энэ энгийн ойлгож байгаа юм шиг бас тэгж хурдан голын эсгийг чөлөөлөх боломжгүй. Гэхдээ цаашдаа дэлхийн бүх хотууд хотын төвөөс бол төмөр замыг үе шаттай бол гаргаж байгаа. Энэ бол дэлхийн нийтийн чиг хандлага мөн бид нар энэ л бол үе шаттай ингээд төлөвлөлөд ажиллаж явж байна.